X 0 Y гэсэн хоёр зэгийг холбоод үүссэн эрчим дээр 1.8 цаг орсноо гэж. За энэ байна л да. За 0x нь ингэж идэг. За 1.8 гэхэд урчин 1. За 8 гэж. Энэ зэг дайрсан тэгээд ийм л байх юм. За энэ заавал x, энэ заавал y. Тэгээд x 0 0-ыг гэсэн хоёр зэг олгосон. Хэрчмээр манай энэ зэг орсон. Энэ бол 1 8 гэсэн байна. За тэгвэл x y хоёрын хоорондын хамаарлыг олох хэрэгтэй байна. X y хоёрын хоорондын хамаарлыг. За тэгвэл x y хоёрын хоорондын хамаарлыг олохдоо би төрдөө x 0 y 0 хоёрын хоорондын хамаарлыг олгочих. Доошгоо бичиж байгаа учраас. За нэг юм байна. Энэ x 0 y 0 гэж. Хэм үү болох гэхээр x-с 0-ыг хасаад x 0 гэж. X-с 0-ыг хасаад x 0-оос 0-ыг хасаад 1. А y-с y 0-ыг хасаад y-с y 0-ыг хасаад эндээс нэг хаснууд чинь хасах юм байна. За эндээс y тэнцүү хас x 0-ны y 0 гэж x. За нэмэх нэг юм. Гэсэн болж байна. За одоо энэс энэ шулуун дээр манай 1.8 гэсэн зэг байж байгаа. 1.8 гэсэн зэг байж байгаа. X-ийн оронд 1, Y-ийн оронд 8. Энэ 8 энд 1. Тэгэх юм бол манай X-ийн Y-ийн хооронд хамаарлах болно. За яах вэ? 8 гэсэн Y0 X0 үржих 1 Y0. За эндээс би ийм гаргачихлаа. Буцаад одоо манай эндээ бодлогын өгүүлбэр дээр өгснөөр X хоёрын хоорондын хамаарлыг бодсон учраас би одоо энэ бас яг буцаад ингэчих. X нар Y-ийг буцаад X-ийг шилжүүлж зүгээр бичглээ тэгээд өөрчилж. Тэгэхээр тэнд яг Y гаргачих юм бол Y хаалтны гаргачих юм бол энэ чинь X-ний X-тэй нэмэх нэг тэнцүү 8 болчихно. Өөрөөр хэлбэл Y тэнцүү а энэ би тэнд хажид аваад байгаа юм даа. Энэ бол хасханд байгаа. Тэгэхээр энэ хасах байгаа шүү дээ. Энэ хасах гэсэн. Тэгэх юм бол за эндээс y гаргачихвал x0-аас x-с 1 x-с 1 болох юм. Нэгээс хасах нь 1 болох нь x0 үгүй. Юу болох вэ гэхээр X-с хасах нэг зөв төлөв болчих. За тэгвэл одоо энэ бол юм байна шүү дээ. 8x-ийг болох X-с хасах нэг болчих. 8x-ийг X-с. За энэ X-ийн хоёрын хоорондын хамаарлууд ингэ боллоо. За дараагийнх нь энэ хэрчмийн уртын квадрат нь юм байна гэж. Энэ хэрчмийн уртын квадрат. Энэ хэрчмийн уртын квадрат гэхээр энэ юм болно шүү дээ. Би энэ нь f(x)-ээр тэмдэглэсэн юм байна да. f(x) гэж. За f(x)-ийн квадратын уртын квадрат гэж. Тэгээд тэгэхээр энэний квадрат гэдэг бол за уртын квадратын ерөөсөө анхнаасаа f(x)-ийг тэмдэглэсэн байна л да. За f(x)-ийн энэний квадрат гэсэн үг байхгүй f(x). За тэгвэл яг y-ийн квадратын x-ийн квадрат. Одоо энэ x 0-оо ажиллах гэж байна. Тэгээд x-ээс ялгах гэж байна шүү дээ. За тэгэхээр x квадрат нэмэх нь y квадрат гэсэн. За энэ дээр одоо энийг тавьсан юм. X квадратын y-ийн оронд энийг тавьсан. 864 x квадратыг хуваах нь x-ээс хасах нь квадрат. Тэнцүү юу болчих вэ? X-ээс хасах нь квадрат. X квадрат чинь. Тэгэхээр энэ юу болох вэ гэхээр x-ээс хасах квадрат дээр нөх нь 60. За энэ бол тэр уртын квадрат байна.
За манайд энэ дээр шууд бүглэх юм гарч шууд 6 4 1 гэж гарч иж байгаа юм байна. За болох тул x тэнцүү y үед fx функц хамгийн бага утгаа авна. Хамгийн бага утгаа авна гэж. За хамгийн бага утгаа авнаас одоо уламжлал аваад явчих юм бэ. x гэдэг үг болох үү? Энэ уламжлалт эндээс шууд авчих. Эндээс ийм хэрэгтэй. Энэ нэмэгдэх үг юм байна. Ийм хэрэгтэй байна. Тэгэхээр эндээс уламжлал бол 2x болно. 2x гэдэг юм чинь энэний уламжлалт яг 128x 128x үржин x-ээс асхныг квадрат хасах нь 64x квадратын үржин 2x-ээс асхныг хуваахан x-ээс асхныг дүүн зэрэг боломжтой. За энийг хэлэх болох ёстой. За энэ бол сэжтэй цэг буюу экстрем байж болох цэгүүд гарч иж байгаа гэсэн үг дээ. За энэс x-ээс асхныг гарч яд хураачих юм хүүхтэй болно гэж чинь. За энэс 128 энд x байгаа, энд x байгаа, энд x байгаа. Энд хураачих. Тэгэхээр ийм болно гэж байна. X-ээс нэг куб 2 өгч чинь. 2x-ээс нэг куб энэ гарч. За x шууд x тооцоо байгаа. Тэг суудлын дараа авч тий. За энэ 128 x-ээс нэмэх 128 x-ээс нэг. За дараа энэ болохоор энийг авчихсан байгаа гэхээр бас 128 x 128 x. За x гэдэг x байна. Яг нэг x-ийг энэ x-тэй энэ x-тэй авчихсан байна. За тэнцүү тэгсэн. За энэс чинь юу болох вэ гэхээр энэ устгаа хасгаа 28-ээс гараад x-ээс хасах нэгийг куб бол 64-ээс x тэнцүү 5 болчих. За x тэнцүү 5 гэсэн утга авч байх үед за минимум утгыг нь одоо бид харах хэрэгтэй байна. Минимум утгыг харахад бол бид ингэ 5-аас бага их 2 тохиолдол авч үзэн. За 5-аас их 0 дээр x-ийг уламжлалын тэмдэг ямар вэ гэдгийг үзчих ёстой. Уламжлалын миний тэмдэг ямар вэ? 5 дээр биш 0 дээр утга энэ байхгүй бол энэ тэг болно, энэ тэг болно, бүх тэг болно. 0 ч экстрем үнцэг болчихж байгаа тийм. 5 дээр бол 0 дээр. Энэ бид чинь x сүүдийг хаалтны руу хайцсан байгаа шүү. Тэгэхээр уламжлал аваад тэгэхээр гарсан шийдэл x тэнцүү 0, x тэнцүү 5 гэсэн хоёр шиг болж байгаа. Фреймерийг одоо авчдаа нэг дээр авч. Бид нар одоо минимум утга аль дээр авч байгаа гэдгийг харах хэрэгтэй та. За тэгэхээр x0 гэдэг маань x0 гэх юм бол энэ дээр тавьчих гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө манай тэгээ энэ зүйл авахгүй гэсэн. Тэгэхээр 5 дээр батгал болно гэсэн. За одоо ам дээр харчих. Тэгэхээр нэг олгоч. 2 тэ f' нэг сутгад авч 2 дээр нэг. За энэ нэг бол энэ тэг болно, энэ тэг болно. Нэг гэсэн утас нь бас байхгүй шүү дээ. За тэгвэл энэ тусдаа одоо 2 сутгаа 4. За энэ нэгүүд болно, энэ нэгүүд болно. Тэгэхээр чинь яг энэ хоёр гэхээр 250 хасах. Энд хоёр гэж чинь 64 128 250 500 хаваахан энэ нэг болчих. За тэгэхээр энэ бол тгээс багт. Тгээс багт гэхээр энэ хасахтай энэ нэг энэ хасахтай биш ээ. Нэг болчихсон. За тэгэхээр одоо буураад өссөн шинэ хамгийн багт утгаа авсан. Тэгэхээр минимум утга 5 дээр гарна. За тэгээ одоо хамгийн богино хэрчмийн урт гэхээр одоо яхаа 5 дээр утгыг тавиад одоо энэ язгуур авсан үг тийм. Энэний язгуур утга болох вэ? Одоо энийг олчих гэсэн үг тийм. Хаана энэ дээр тавьчих. 5 25 дээр нэмэх нь 64 45 хуваах нь 5-аас 4 16. За энэс ингэ хаваачих юм бол юу болох вэ гэхээр 16 гэж чинь 4 болон 4 гэж 125 гэж чинь 5 язгуур ингэ болчих юм байна. За бидний олох ёстой юм тэгээд ийм юм байна л да. Энэ дээр
64 энэ нэг гэдэг юм бас